Эрүүлийг хүссэн хүмүүсийн хөл хөдөлгөөнд тасардаггүй газар 3 дугаар эмнэлэг. Монгол улсын зүрхний төв болсон энэ газарт зочинтойгоо уулзгаар цаг товлсон юм. Үе үеийн шилдэгүүд ажиллаж ирсэн том клиникт өрнүүлэх бидний яриа мэрэгжилдээ эзэн байхын утгыг биднэрт ойлгуулна гэж итгэж байна. Зондоын лавх суран Монгол улсын гавьяат эмч доктор профессор Ангел Хавга гэх олонний сойрхлыг хүртсэн. Хүний амь эрхтэн болсон зүрхний тэдэм судасны оншилгоо эмчилгээ нис засал хийдэг энэ ажлынхаа мэргэжлийн нэршлэр авгалжээ. Хавга эмч хууль ёсоор болоод тэтгэвртэй гарах болсон ч гэлээ ур чадвар нь түүний тэтгэврт гаргахгүй байгаа. Улсын 3 чимлэгт зөвлөхөр ажиллаж, Монгол улсын шинэ үеийн эмч нарыг сургах, чадварчуулах ажил зүтгэж, шаардлагатай үед мис заслаач хийсээр байгаа юм. Та одоо хэддэг жилдээ эмчилж байна? Би одоо 43 дахь жилдээ хийж байна. Дунд нь цэргийн алба 3 жил хаасан. За, эмчээр ажиллаж байгаа. Тийм тэр цэргийн албаны 3 жил орохгүйгээр 43 жил. 43 жил ажиллахдаа та хичнээн хүнд мис засвал хийж хэдэн хүний амийг аварсан бол? За 43 жил ажиллах хугацаанд миний хийсэн юугаар бол илэгний хавдрын суд сүглэх эмчилгээ гэдгийг анх 1995 онд Монгол улсад анх илэгний шагдар шүрэн гэж манай ард түмэн мэддэг байсан. Тэр илэгний шагдар шүрэнтэй цуг хамтарч илэгний хавдрын суд сүглэх эмчилгээгээ тэрнээс хойш бол одоо би илэгний хавдрын бөглөх эмчилгээг суд сүглэх эмчилгээг одоо хүртэл хийсэн тоогоор 4200 хүнд хийсэн. Зүрхний тэтгэн судас одоо цусан хангамжинд муудах, судас бөглөрөх, нэрээс шигдээс болох ийм одоо инфаркт гэж ярьдаг улсууд тэр ард түмний нэрдэг хэллэгээр нь шигдээс эмчлэх эмчилгээг бол 2000 онд анх Франц улсын эмч нар зааж өгөөд тэрнээс хойш одоо манай эмнэлэг дээр анх Монгол улсад хийгээд тэрнээс хойш 25 жил болж байна. Энэ 25 жилийн хугацаанд бол зөвхөн манай эмнэлэгт хийгдсэн энэ шигдээсэн ангиографийн оншилгоог бол нийтдээ бараг одоо 35 орчим мянган хүнд хийгээд тэрнээс ч юм бол бид нар 24 мянга орчим хүнд одоо энэ зүрхний инфарктыг эмчилж стент тавих амийн авах эмчилгээг хийсэн байдیں۔ Энэ бол 24 оны хамгийн сүүлийн тоо баримтаар. Тэгээд дунд нь бол одоо бас бөөрийн хавдартай улсуудыг одоо бас хөнгөвчлөх эмчилгээгээр бөөрийн хавдрыг бүглэх, дэлүү бүглэх, миомын бүглэх эмчилгээг чинь одоо 200-аад хийсэн дээ. Тэгэхээр чи ингээд илэг зүрхний 2 янзын одоо мис заслын тухай ярихад 40 мянган хүний амийг аварсан юм статистик тоо байна тийм ээ. Одоо суцсан доторх оншилгоо болон мис засал гэдэг энэ суцсан одоо ингээд харахаар чи ийм нарийнхан биш үү? Энд чи одоо хамгийн бүдүүн тод харагдаж байгаа хэсэг нэг шүү дээ. Тэрнээс нарийнхан хэсэгтэр ажилдаг гэхээр ямар жижигхэн орон зайд ямар нарийн ажилбар болдог гэж төсөөлөхөр их тийм. Энэ чинь бол хүний судсаар энэ дандаа ингээд хараагур судсаар явдаг. Тараагур судас, хураагур судас гэж хоёр байна. Хураагур нь болохоор биений судсаар яваад буцаад зүрхэндээ тусаа хураадаг судас. Тараагур судас нь гэдэг нь зүрхнээс гарсан судсууд бүх хэрэгтнэлөө очиж тардаг. Тэгэхээр энэ одоо тараагур судсаар хураагур судсаар явж байгаа энэ эмчилгээнүүд нь бол өвчнөөсөө шалтгаална. Тэгэхээр одоо эргэтэн дотор очихдоо бол захрууга нарийн эргэтэнд очихороо судсууд чинь өргөн болоод тэлэгдээд байна шүү дээ. Гол судас гэдэг чинь бол одоо 2-3 см хэмжээтэй том өргөн судас. Тэрүүгээр дамжаад зүрхэн лөө гарч байгаа одоо жижиг нарийн судас руу дамжуулаад тусгай багжууд нь нарийн 0.014 мм хүртэл нарийнсан. Тэр багжуудыг дотор нь явуулаад 0.1 мм-ийн хүртэл одоо дотроос нь тийм болон явуулаад хэлээд ингээд хийдэг. Тэгэхээр энэ бол үнэхээр хараа шаардсан, мэдрэмж шаардсан
одоо маш хариуцлагатай ажилтаа энийг хийж анхаарал төвлөрөл дээд зэргээр шаардна. тэгж шаардна. Тэгээ тэгэхгүй бол одоо нэг судасл хийж явах явцдал одоо хагаруул тэгэл хүн газар дээрээ нас орох хэрэгэлтэй ялангуяа зүрхний судсанд бол. Таны хийж исэн мис заслын хэдэн хувийн статистикаар одоо амжилттай сайн болж исэн бэ? Бид нар бол зүрхний титмын судасны мислийн имчилгээг бол 2000 оноос хойш хийснээс хойш бидний хийсэн одоо судалгаанууд ном хийвэл гадаад дотоод зөндөө гарсан байдаг. Тэр материалууд дээр бид нар бидний титмын судасны дотор мислийн имчилгээ бол 84-өөс 90% хүртэл амжилттай. Дэлхийн нийтийнх бол 94% хүртэл хувийн амжилт байдаг. Хэд одоо Европын орнуудад манайх бол 90%. Ер нь одоо энэ онцлогоо имчилгээнд орж байгаа улсуудын амжилт нь бол ер нь хийж байгаа имчилгээ нь онцлогооноос одоо илүү 60% нь байвал сонголт сайн байна гэж үздэг. Имчилгээний үрд нь бол одоо 80-аас дээшгүй сайн байна. Та ер нь анх яагаад энэ эмч мэргэжлийг сонгож байв? Таны өөрийнх нь шийдвэр байсан уу? Ээж аав нөлөөсөн үү? Манай аав бол би ангаах ухааны дунд сургуульд орох эмч болохыг манай аав тавьчихсан. Манай өөр мужаанд архан л дээ. Тэгээд одоо намайг 8 дугаар анги төгсгöd би нэг бас нэг жоох өвчл үсээд тэгээд сургуулийн тэрүүд хуваар өгдөг. Тэгээ хуваар өгж яхад ахны техникум, ангаахын техникум, дээр нь болохоор багшийн техникум, 3 техникум л үлдсэн байна. Тэгээд одоо өвчтэй байх үед нөгөөдөл нь бүгдийг манай ангийн бус тулсууд авцсан. Ангаахын дундын хуваар үлдсэн байсан. Тэгээд аавдаа хэлсэн чинь нэр нь буянтай ажил хүн тусалж явдаг шиг сайхан юм байхгүй. Одоо өөрөө сурч чадвал ангаахын дундын хуваар авсан дээрдээ гэд. Тэгээд одоо ангаахын дундын хуваар авах их л болсон да. Тэгээд та одоо 43 жил энэ мэргэжлэрээ эмчийн ажиллаа хийж байна. Тэгээд энэ ажлыг хийх одоо хамгийн танд баяр багтлыг төрүүлдэг мэдрэмж тэр хэсэг нь юу байдаг бол? Энэ өвчтөе хүнээ эмчлээд нөгөө хүн маань амьд сэрүүн хийсэн эмчилгээ маань одоо маш сайн болоод шигдээстэй хүн эмчлэгдээд одоо зүрхний өөх гээд булчин өгчсөн хүн ирээл цусан хангамжин сэргээл тэгэл ердөөсөө шууд дотор онгоолоо уужрлаа гэсэн. Тэгэл одоо нөгөө хүн ингээл эмчлэгдээд явах нь хамгийн их баяр багтал. Илгэний хавдартай хүн гэсэн илгээ бөглүүлэх эмчилгээ хийлгээд одоо хавдрын зогсоогоод сааруулад ургацыг одоо удаашруулад ингээд одоо 5 10 жил 20 жил амьдэрсэн хүн ч гэсэн одоо байна. Би сая Өмнөг аймагт тамилтар яваад ирэхэд одоо 2006 онд илгэний хавдар бөглүүлээд тэрнээс хойш 9 удаа бөглүүлсэн өвчтөн байна. Сая тэнд намайг ирсэн гинэ гэж ирж уулзаж үзүүлсэн шүү дээ. Тэгэхээр би одоо үнэхээр тийм улсуудыг хараад ийм олон жил амьдэрсэн байна гэд ингээд л одоо өвчтөнтэйгээ уулзаад эрүүл сарвар хийж яхан л бахархал болд юм да. Мөн одоо 22 3 жил ажилласан амьдэрсэн хавдар бас одоо 10-аад удаа бөглүүлсэн Сүхбаатар аймагт бас нэг өвчтөн байна. 2 жилийн өмнө явж хахад бас надтай таарсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ асуудал үнэхээр бас одоо эмчээ мартадгүй асууж сургалаад ирсэн байх гэхээр мэдээд явд юм. Тэд нартай уулзаад амьд явж байгааг нь харах их бахархал байд юм. Хүн л эмч одоо хүний амьдралд янз бүрийн өдрүүд байна. Сэтгэл санаа, эрүүл мэнд гээд та жишээ нь одоо хагалгаанд орохын өмнө, мэс засалд орохын өмнө өөрийнхөө тэр сэтгэл зүй, төвлөрлийг яаж бэлдэж ордог вэ? Бид нар хэдлээд бол залуу байх үед бол бас хүнд юм хийгээ сандарна, твдэн янз янзын юм байна л да. Одоо бол тэр чочоо арилсан. Гэхдээ энэ дэр өвчин болгон хүнд янз янзаар тусдаг. Нэг л өвчин байсан ч тэр хүний анатомийн бүтэц зохион байгуулалт, судасны одоо хөгжил, өвчлөлийн хэлбэрээс хамаарат янз янзын шалгуур ирнэ. Тэгэхээр одоо болчлоо би болцсон гэж бодож огт болдгоо байхгүй. Тэгэхээр тэр бүлгэнд л одоо яг өөрийнхөө мэрэгжил, ур чадвар тэгээд дээр нь бол энийг яаж энгийн зарчмаар айл болох одоо өвчтөндөө хүндрэл үзүүлэхгүй байх вэ гэдэг талаас нь л одоо анхаарч ажиллавал одоо
тэр өвчтний амьнас бол аврагдана л гэж бодож явдаг. Та түрүүн эмчээр ажиллахын сайхныг ярьсан, дурсан. Тэгвэл эсвэргээрээ хэцүү юм нь хамгийн хэцүү зүйл нь танд юу байдаг вэ? Энэ мэрэгжил бол хүн болгонд бас заягдахгүй л мэрэгжил. Тэгээд нэгэнт л эмч болъё гэсэн юм бол эцэст нь хүртэл тултал явах хэрэгтэй. Тийм учраас үнэхээр намайг өдий зэрэгтэй болгож ийм болоход манай эмнэлгийн баг хамт олон манай хамтран ажилладаг шавь нар шавьяасаа сурна. Хажууд байж байгаа эмч нар хамт олноос бүх талаар нь сурж байж л энэ хүнд жинхэнэ хүнд амьдрал бэлгэх насыг нь уртасгах ийм л ажил байдаг. Энэ дээр өрнөсөө огт хариуцлага алдаж болохгүй чухал үйл явдал. Энэ ялангуяа хүний судсан дотор ороод явж ийн гэдэг бол хүл амьдралын зааг дээр нь ажиллаж яа л гэсэн үг. Та англи хавга гэдэг гэж танигдтлаа мэрэгшиж ажилласан байна. Энэ нь нөгөө олон жилийн мис заслыг хийснээсээ гадна бас туршлага ур чадварыг би давхар илэрхийлж байгаа гэж ойлгож байгаа. Та яг өөрийгөө ингэж хөгжүүлж суралцдаг тэр таны арга юу гэдэг бол? За энд би анх бол ангаах ухааны дээд сургууль төгсөөд мислийн эмчийн мэрэгжлийн курст орсон. Мислийн эмч. Тэгээд дээр нь бол энэ мислийн эмчээр ажиллах хугацаанд энэ дээр нь бас энэ дандаа дүрс харж ажиллаж байгаа учраас дүрсийг сайн ойлгож энэ нэг эмчилгээ хийвэл улам илүү сайн болох юм байна гэдэг юм дүрс шинжилгээний мэрэгжлийн курс сурсан. Тэгээд Монголдо энэ хоёрыг эзэмшсэний дараагаар Оросын холбооны улсад 3 газар явж энэ судсан дотор мэргэжлийн эмчилгээний курс хийсэн. Японд явсан, Францад явсан, Солонгост явсан. Ингээ газар очиод юм хараад юм судлаад үзээд яваад байна. Өөрөө анхны үндэстэй энийг хийжсэн учраас гадаад очиод юмнуудыг хараад явхад бол маш чухал ойлгоно. Түүнээс шууд төгсөнгүүтэй л гадаад очиод курс хийчихвэл тийм сайн биш. Тэгэхээр энэ улсууд залуучууд ямар нэг юм гадралдаг суурьтай болж байгаад л ийш тийш явал хамаагүй үр дүнтэй байдагдгийг өөрийн биеэрээ л нотолж үзсэндээ. Тэгэхээр та өөрөө яг мис засалд орж туршлагаж аваад тэгээд олон улсын туршлагуудыг энд тэнд очиж судлаж өөртөө судалсан байна. Энэ чинь дэлхийн нийтээр нэг л глобалчлагдаад хийж байгаа эмчилгээ байж байгаа өвчтөн чинь нэг л юм шүү дээ. Энэ хэл яриа арьс өнгөн л өөр нас үүснэ л өөрчлөгдөх болохоос бусд нь бол эмчилгээ нэг л зарчимтай. Ийм учраас дэлхийн нийтээр оцрохгүй тул манай монголчууд бидний хэрэгжилж байгаа юм чинь дандаа Европын технологи нэгдсэн стандартыг л авч өөрсгөө Монгол хүний онцлогт тохируулаад бид нар өөрсдөө бас эмчилгээний арга барилыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх ийм инновацийн ажилд бид нар чинь бас зүгээр шохгүй энэ ажлын хажуугаар ийм хийгээд зөвхөн зүрхэн дээр хийгддэг энэ судсан дотор мэргэжлийн эмчилгээнд 9 стандарт 3 өдөртөмж заавар боловсруулж тэрийг мөрдөж ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол Европын стандарт жил болгон өөрчлөгдөн, шинжлэгдэн тэр болгоны судална. Тэр болгон дээр давхар сураал явдаг. Тэгэл сурт тусахгүй. Байнга сурна. Тэгэл сүүлд нь эдний чинь өөрсдийн хөрсөн дээр яаж хөгжүүлэх вэ, яаж болох вэ гэдэл ингээл явна л да. Түүнээс гадаадын юм шууд гараад хуулбарлаад байх ч бас тийм сайн тохиромжтой үуч таарна тохиромжгүй таарна шүү дээ. Та хичнээн шавьтай байна. За энэ судсан дотор мэргэжлийн эмчилгээг бол Монгол улсад анх бид нар хийж эхлэнээс хойш 96 оноос ийм мэргэжлэр Монгол улсад бүр өөрсдөө бид нар сургалтын програм боловсруулад тэгээд сурагч дагалдан эмч нарыг сургаж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш 96 оноос хойш манай эмнэлэг дээр тасралтгүй сургалтаар ингэж явуулсаар бол нэг 110-аад улсууд байна да. Тэр манай зөвхөн энэ мэргэжлэр. Тэгээд энэ 110-аад улсууд дотор чинь манайхан дээр нэг 70-аад улсууд нь л яг энэ мэргэжлэр ажиллаж байна. 70 шавнар байна.
хөдөө улсын төв эмнэлгүүдэд дандаа голлох тэргүүлэх мэргэжилтэнгүүд болж ажиллаж байна да. Орон нутагт хэр эмчнэр бэлтгэлж Орон байна нутагт бол одоо энэ дээр энэ эрүүл мэндийн яамны бодлого засгийн газрын шугамар тавигдсан 6 аймагт тавигдсан аппаратыг түшиглээд энэ дээр орон нутгийн эмч нарыг чадахжуулах тэднийг одоо ажлын байран дээр нь сурах сургалт энүүгээр нь бид нар бол одоо энэ эрүүл мэндийн яамны үндэсний баг гэдэг томилтоор зүрх судасны төвийн томилтоор эмнэлгийн томилтоор байнга ингэж явж хүмүүст одоо сургалт хичээл зааж явдаг. 10 талаас наа чи яхахгүй бүгдэрсэн бай. Ховдол хооронд уруу тасалаа. Хоёр салаан л өгөхгүй ховдол хоорондын уруу тасалаа руу доороосоо өгсөн байх ёстой доо. За наа чи колестерол за субоклюцтай зураг байна. Одоо тэр хоёр салааны амсрыг бүглэхгүй үлдээгээд 3.5 та 22 номер стент байна уу? 23 ч болно. Тэгвэл хамаагүй засрах юм байна да. За одоо стентэд тавьчих. Тэгээд сүүлийн зургаа явуулчих. Болон талаа за тийм байна. Яг болон зүг байна. Циркумфлексийн салаа арай хаагдаагүй байна. Тэрэнд тулгаж болохгүй. За одоо яг зөв 23 та стент тий. Яг стентийн урт яг саарлаа. Сая болонд одоо стент. Байрал зөв. Болсон байрал нь болч. Харин яг сайн байна. Яг таарсан байна. За та бүгдэд баг хамтанд баяр хүргье. Манай ховдынхан мундаг шүү. Та хэдэн хүүхэдтэй? Би одоо 4 хүүхэд. Эмч болсон хүүхэд байгаа юу? Манай хамгийн том охин эмч. Ангаахын дээд сургуулийг одоо эрүүл хавч мэрэгчлэр төгссөн. Дараагийнх нь охин бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн биологч, хүнсний технологич. Тэгээд дараагийнх нь бол одоо бас эмч. Тэгэхээр танаас хоёр эмч байна тий? Манай хамгийн баг хүү бас зүрх судасны эмч. Тэгэхээр бүр 3 болчихлоо. 3 зүрх судасны эмч. Тэгээд баг хүүгийн маань эхнэр бас зүрх судасны эмч. Тэгээ хамгийн том хүүгийн маань одоо том охин бас эмч болж байгаа. Энэ жил ангаахны дээд сургуулийг төгсөж байгаа эмч мэрэгчлэр. Тэгэхээр 3 эмч. 3 эмч үлдэж байна. Мэрэгчлээ амар үнэнч байгаа. Тэгэхээр та амьдралаараа одоо энэ мэрэгжилд дурлуулсан байх нэ хүүхдүүдээ? Цалин багтаагаа хайж явсангүй. Зах зээлийн үед чинь миний үеийн зарим эмч нар байна. Одоо цалин хөөгөөд зах зээл хөөгөө явсан нэг хэсэг байна. Тэгэхэд одоо би аавынхаас биелүүлээд тэгээд одоо хүнд буян болох ажил цалин багтаа байсан ч гэсэн тэгэл царай муутай цалин багтаа ч гэсэн зүтгэсээр бол үдий зэрэг төрсөн дээ. Сая таныг доор нөгөө бид нэр уулзаад байж хахад үг солих зав бүр арай гэж тантай гарсан шүү. Хүмүүс тантай уулзч зөвлөгөө аваад юм яриад авах шиг байна. Манай өвчтнүүд өрдөөс зүгээр байхгүй. Уулзж байгаа нь тэр байна. Тэгээд уцаар нуцаа амраахгүй шүү. Би уцаа өөрчилж унтдаг шүү. Дугуурн гутал одоо юм хэлнэ гэдэг. Яг дэрнийхээ хажууд тавиад тэгэл юм сандарсан твцсэн улсууч юм гоо юм ярина тэгэл манай тэр өвчтөн энэ өвчтөн бас тэгж байгаа энэ хүн маань хүнд байсан бас яасан бол гэд одоо сүлд тэтгэвртэй гарснаас хойш уцаа унтраахгүй хөрнө хажууд нь дууг нь багсгаад тавьдаг. Тийм болж байна. Бас өөрийгөө жоохон бодож явахгүй бол бас хүний бие чинь бас одоо тэр чигээрээ техник биш шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Та энэ олон хагалгаанаас хагалгаа зөвлөгөөн сургалт гэл энэ химнэл донд яаж өөрийгөө амардаг хүн бэ? Бидний энэ ажлын онцлог бол зүгээр бусд энгийн эмч нартай адилгүй. Яагаад гэвэл энэ чинь эрентгийн туяатай хортоо нөхцөлд ажилладаг. Тэгэхээр энэ дээр эрентгийн туяа хортоо нөхцөлд ажиллаж байгаа өмнөх үеийн эмч нар байна. Дандаа туяаны өвчтөй хавдар нас орсон ийм судалгаанууд байдаг шин. Манай багш Бадамсад эмчийн хийсэн эрентгийн эмч нарын одоо нас оролтыг судалсан судалгаа тийм байд. Тэгэхээр бид нар чинь туяан дээр ажиллаж яхад өөрийгөө туянаас хамгаалах. Тэгээд дээр нь одоо
хүн бас хүндрэх, эндэх янз бүрийн тохиолдолд бас өөрийгөө тэнд одоо стресстүүлэхгүй авч явах ийм зарчим их чухал. Инхийн тулд би бол энэ гарч ирээд өрөөндөө онлайн шатар тоглолтыг 10 минутын билээс тоглолт юм. За. Тэгээд энэ чи гадаадын баг 6,000 гаруй улсууд ороод тоглоход бэлэн байждээ ш. Тэгэхээр нөгөөтгөө мартах, өөрийгөө тайвшруулах. Тэгээд оюуханаас сэргийхийн тулд одоо нэг 10 минутын билээс тоглолт нь 2 удаа хийчихэд л тэгэл явд юм да. Тэгэл дараагийн хагалгаа ч юм уу дараагийн ажил юундаа орно. Тэгэл одоо манай энэ шавнар их байгаа учраас ангид дээр орох нь баг зааж сургах одоо асууж сонирхсан юмсад нь туслах тийм талын юм нь бол илүү яг одоо гардан өөртөө хийж байгаа тохиолдол бол одоо энэ тэнд очиод үнэхээр хүндэгцүү тохиолдол оролцдог. Түүнээс одоо залуучуудын хийчихэр юм л дайраал урдуур нь ороод байвал залуунд сурахгүй би ч өөрөө тэрэнд юм заасан болохгүй шүү дээ. Зарим одоо энэ манай эмчнэрийг ажиглаад хараад байхад зарим нь одоо хөдөө орон нутагт л очсон байх чинь манай томилтын эмчнэр бол хөдөө орон нутгийн эмчнэрийг өөртөө сургаж угаалах шурдуур нь орж бүх юм хийчихэд ирчихвэл нөгөөдөл нь юу ч мэдэхгүй л. Тэгэл одоо утын эмчнэр орж хийчихэл яваадаг бол ямар сургалт болох юм бэ? За та жишээлбэл бидний баяр багтал бол ингээд өвчтөө хүнийг те амьдралын 8 насын авраад эрүүл амьдраад явж байгааг харах сайхан байдгаа гэдэг чинь тийм чухал одоо мис засал хагалгаа хийлгсэн мөртлөө өөртөө хайргүй байгаа ч юм уу хинэггүй байгаа тийм байдал манайханд байдаг байна. Маш их ажиглагдана. Энэ дээр бол сайхан болж имчилгээ хийлгэж гарчгаад тэгээд ердөөсөө шууд өгтөө таргамах хэдээд тэгээд одоо тамхиа татаад буцаал эмээ уухгүй хайчгаал 2 хоногийн дотор 7 хоногийн дотор 24 цагийн дотор буцаад стентэнд бүгдэрч ирж байгаа улсууд байдаг шин. Тэгээд зарим нь бол бүр дэглэн байр гэж яхад сарын хугацаанд дотор хүнд юм өргөж болохгүй гэж яхад бүр хөдөө орон нутгад явж байгаа дугуйгаа өргөж хагарсан дугуйгаа өргөөд машин дээр тавих гэж байгаа зүрхнүүдээ дахиад шигдээс болоод ирсэн хүн байна. Тэгэхээр эн чинь бол бид зөвхөн эмчлээд орох биш. Тэр өвчтөн өөрийгөө бас эрүүл сарвал байх талаас нь эмчийн өгсөн зөвлөгөө, эмийн өгсөн зааврыг бол маш чухал хэрэгжилж явах хэрэгтэй байхгүй. Тэгэл одоо энэ чинь зүгээр л одоо үн төлөвлөргүй эмчилгээ юм байна. Бид нар энэ дээр хэдэж удаа хийлгэж болох юм байна гэдэг тэгэл сая миний дурдсан жишээнүүд шиг л тэгэл өөрийнх нь бий л өнгөрнө. Сүүлийн үед зүрх судасны өвчлөл залуужж байна. Бас нэмэгдэж байна. Манай нас оролт болон өвчлөлийн хамгийн ихний эгнээнд явж идэг ийм өвчлөл. Энэ статистик энэ юмыг хараад та ер нь хүмүүст юу хэлмээр байдаг вэ? Энд чинь хэдэн хувь нь ер нь бид нар өөрсдөө сэргийлж болох өвчин юм бэ? За энэ их чухал асуудал. Тэгэхээр энэ одоо өвчин залуучхын хажуугаар хүүсийн ялгаа байхгүй болсон. Энэ одоо дээр үед бол энүүгээр өвчлөх эмэгтэй хүмүүс ховор байсан. Бидний дөнгөж одоо 2000 онд эхэлж яхад 2010 он өнгөрчлөөр тэр хүүсийн ялгаа байсан. 3 тентэр ярьчаад одоо ердөөсөө баг хүүсийн ялгаа байхгүй. Эрэгтэй эмэгтэй залуу хөгшин гэж ялгахгүй өвчлж байна манай бидний хийсэн судалгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо энийг шалтгааллах олон төрлийн шалтгаан бий. Энэ өвчнөр өвчлөх нийгмээс шалтгаалсан шалтгаан байна, хов хүмээс шалтгаалсан шалтгаан байна, идэж ууж байгаа, амьдарч байгаа ах орчин нөхцөл. Энэ бүгд. Тэгэхээр энэ бүгдээс өөрийгөө өрчсөн сэргийлэх бол энэ өвчнөд нэрвдэхгүй байх хамгийн чухал одоо 30% сэргийлт гэж үзнэ. Энэ бол одоо өөрийнх нь эрүүл мэндийн төлөө одоо хооллох дэглэм, хөдөлгөөний дэглэм, эмийн дэглэм, одоо эрүүл хэн одоо наацхийн дадал дуршлыг мэдсэн байх бол энэ өвчнөөс 30% сэргийлнэ. Тэгэл бусд нь бол яг удмын нөлөөч хийж болно өвчлөх тий. Эн чинь бол одоо улсууд удам гэдэг удам руугаа хэмжигддэг. Одоо бол удмын нөлөө нь бол байлаач гэсэн тийм их нөлөөтэй биш. Тэгэхээр өөртөө л одоо өөхтэй махидаа давс хэрэглээл тамхи татаа судас атууруулал байвал эзэн нэгэн цагт бол даралт харуулах зүрхний шигдээс цусны харуулт хоёр бол
гарцаагүй ирнэ. Ийм тохиолдол байна. Тэгэхээр эндээс бол ер нь яг зарим улсууд бол тийм дэглэм сахидаг байлаач гэсэн одоо өвчлж ирдэг. Энэ юутай холбоотой стресс тал. Тэгэхээр эн чинь бол энэ бас стресс юунаас болох вэ гэхээр нэгдүгээрт нь амьдралаас шалтгаалж. Хоёрдугаарт нь бол орчин нөхцөл. Гуравдугаарт нь бол одоо нийгмийн одоо амьдралынхаа төлөө тэмцэл. Эн чинь одоо стресс төлж шин. Наавж байгаа цалин бага байна. Амьдрал ах унмуудаад байна. Тэгэхээр ч одоо яах юм бэ? Энийний төлөө чинь стресстэж яваад зарим нь одоо энэ стресс тэгэхээр сэтгэлийн тэнхээ мотолсууд нь арх тамхинд орж байна. Авгаа хөвгтөөсөө салж байна. Ингээл энэ бүгд чинь л одоо нийгмийн талаас шалтгаалах, өөрийгөө авч явах нэг л үндэс болж байгаа юм л да. Монголчууд 2000 оноос өмнө зүрхний шигдээсээ сэргийлэх хэмжлэгээ зүрхний стенд тавиулахын тулд хэдэн 10 сая төгрөг төлж гадаадыг зорьдог байсан. Харин Франц эмчнэрийн тусламжтайгаар Монгол эмчнэр энэ оншилгоо эмчилгээг Монголдо хийдэг болсноос хойш ам аврах юм эс заслыг Монголдо тэгээд дээр нь үн төлбөргүй хийлгэж байгаа. Би тань туслах. Сая бол оншилгоо юм уу тий? Онцлогоо хийгээд одоо үргэлжлүүлээд манай шав имчилгээ гэх юм. Бид өдөрс яхахгүй өөрчлөлттэй юм байна. Та бол зөвлөгөөгөө өгчүүд гараад ирв. Зөвлөгөө өглөөсөө манай шав хийчихнэ. Манай энэ хамгийн ахмад туршлагатай шав Дамдисрэн гэдэг юм чи байгаа. Таны ахмад шав хэдэн настай вэ? Миний одоо хамгийн ахмад энд ажиллаж байгаа хамгийн ахмад шав маш олон жил Францад сурж ирсэн. Надад ажиллаж байгаа одоо ер нь хэдэн жил ажиллаж байгаа баг шүү. Энэ партик чинь удаан ингээд өгсөөр нойртын хөлөрчдөг шүү дээ. Энэ хүнд харагдчих тий. Тий, энэ 5 кг шүү дээ ингээд нийлж байгаа. Тэгээ гарч ирэнгүүтээ жоох ингээд хатаашиж ирэхгүй бол нойртын ер хамгийн ингээд хөлөрчдөг байхгүй. Тэгээд энэ 5 кг-ийн хамгаалалтын хувцсыг өмсөөд дээр нь халаад хэдэн цагаар зогсон шүү дээ. Хэдэн цагаар зогсон юу хаалгаа? Ер нь дунджаар бол нэг хүн дээр бол нэг ер нь 40 минут зогсон шүү дээ. 40 минут. Тий. Тэгэл ердөөсөө энэ магадгүй юм бэлдсээр тэгэл хөлөрчдөг шүү дээ. Хамаг бие хөлс. Тэгэл өдөр болгон гараа угаагаал хөлсөө арчаал угаагаал тэгэл юм да. Тэгэл мис заслын явцад чинь нөгөө анхаарал төвлөрөл дээд зэргээр ажилласаар байгаад. Жаа болчихсон уу тэгээд ингээд гарч ирээд бас гараа угаан, хороол угаан тэгэл. Хамгийн хүнд мис заслыг юу н ямар мис засал гэж үздэг вэ? Одоо хамгийн хүнд мис засал бол эргэтэн шилжүүлэх мис засал байна да. Яг таны хийх бол бас их хүнд тагалгаа шүү дээ. Зүрхний мис засал чинь бас тэтэн суусны мис засал, зүрхний ахлах суулгах мис засал эдгээр ч одоо хамгийн хүндэд тооцогддог бас. Дэлхийн нийтийн мис заслын одоо ямар төвшөнд байна вэ гэдэг чинь зүрхний мислийн хаалгааг аль хэр хийж юм гэдгээр л үнэлдэг шүү дээ. Одоо яг таны хийдэг энэ төрлийн мис ажил бормис заслаар манай улсын хөгжил дэлхийн дундчтай харьцуулахад ямар байгаа вэ? Ер нь одоо манайх энэ дотор бол өстой дэлхийн төвшингөөс хоцрохооргүй явж байгаа шүү дээ манайх. Сүүлийн одоо энд хөгжөөд нэг 25 6 жил болчихлоо гэх чинь манайх чинь хожуу өгсөн ч гэсэн ер нь төвшөнд нь явж байгаа шүү дээ. Одоо бол хавхлах суулгах хаалганы судсаар одоо хамгийн дээдлэлт нь бол 2 хавхлагыг хилж гэн хавхлах суулгаж гэн гол судс нь одоо тэр төвшөнд манайх очих гэж шүү дээ. Тэр чинь бол бас 90 дэлхийн төвшинлөө манайх нэлээд ортцсон явж байгаа шүү дээ. Технологийн шинжилэл хэр хийгдэж явдаг вэ? Технологийн шинжилэл байнга хийж чинь. Энд судсан зөвхөн хүмүүс бол эхоогоор ингээд юм хардаг. Одоо хөвлийн эрхтнийг хардаг. Ийм байсан бол судасны доплер яхаагаад гаднаас нь хардаг байна. Тэгвэл одоо энэ титэм судсыг дотроос нь хардаг. Зүрхний титэм судасны яхаа, зүрхний титэм судасны компьютерыг гарч шít. Нийт одоо манай улсад бас бүгдийг оруулж ирсэн бас хийж эхэлж шít. Зүрх судасны өвчлөл манай улсад нас баралтын болон өвчлөлийн хамгийн ихний шалтгаануудын нэг болдог. Зүрх судасны өвчний шалтгаантайгаар өвчөлж, нас барж байгаа нас улам залуужиж, энэ өвчлөл улам нэмэгцээр байгаа. Тийм болохоор цаашид илүү олон хүнийг эмчилж аврахын тулд
санхүүгийн зөв тогтолцоо хэрэгтэй байна гэж лавга амж манлайлж дуурдаг, ярьж тайлбарладаг юм аа. Хугацаанд чинь гадаад явах. Таны одоо хийдэг мэс засал буюу энэ судсан дотор онцлох болон эмчлэх энэ мэс засал үнгүй өгддөг лөө? Үн өртөг байхгүй, үнгүй. За үнгүй хийлгэх гэх бол мэдээж жишээ нь биднэрт буюу олон нийтэд тэр эмчилгээ авж байгаа хүнд бол гоё байна. Гэхдээ энэ систем хэр зөв юм бэ? Гадаадд яваад эмчлүүлэхэд тэр байтгал мөнгө төлдөг байсан шүү дээ. Одоо доотлол нь л одоо 30-40 сая төгрөгөөр л нэг удаагийн нэг стент тавиулахад тийм л явдаг байсан. Тэрүүгээр чи манайх чинь Солонгос явна, Хятад явна, Энтхэг явна гэж эмчлүүлээд ирсэн улсууд, Сингапур явж тавиулаад ирсэн улсууд тэгж хэлдэг байсан. Одоо энэ Монголд манайд сайхан эмчилдэг боллоо гэдэг. Одоо гадаад энэ өвчнөр болж шигдээсээр болоод энэ тэтгэн судасны эмчилгээгээр гадаад явуулж эмчилгээ хийлгдэг нь багассан шүү дээ. Үнэхээр одоо баг байхгүй болсон. Гадаадд энэ төрлийн өртгөн хэд байдаг бол жишээ нь Солонгост хэд Жишээлх юм бол энэ дээр одоо нэг стент тавихад энэ гадаадд очиход бол 30-аас 35 сая төгрөг. Тэгээд энэ чинь одоо өөртөө өвчтнүүд Монголд хийдгүй байсан чинь шигдсэн эмчлүүлэх гээл явуулт төлдөг л байсан. Одоо энэ чи 2000 оноос 2015 хүртэл одоо тийм бага хэмжээний мөнгө төлөөд эмчилгээ энэ төр хийлгээд явж исэн. 2015 оноос эхлээд 2015 оноос өвчтөн өөрөө 25%-ийг одоо улс эрүүл мэндийн даатгалаас 75% төлдөг байсан. Тэгэхэд бол үнэхээр одоо хүн бол 3 сая орчим төгрөг л төлдөг, илүү төлдөггүй байсан. Тэгэхээр чинь энд бол үнэхээр яг энэ боломжийн систем явж ирсэн. Одоо ингээд 100% үнгүй буюу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна юм л тий. Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ одоо өндөр өртөгтэй төлбөрт эмчилгээ гэдгийг одоо тэр 16 оноос 15 оноос нэвтрүүлээд тэгээд энэ дээр бол бас хүмүүст одоо нөгөө төлөмж үзүүлээд нөгөө 75% чинь өөрөө даатгал төлдөг байсан 100% болгосон. Эрүүл мэндийн даатгалаас 100% төлөөд нөгөө 25% төлөхгүй болсон. Тэгэхээр бүр одоо үнэхээр энэний одоо бас учир дутагдал хор холбогдол нь бол мэдрэгдэж эхэлсэн. Эмнэлэгт яг юу мэдрэгдэж байна асуудал гарч байна. Тэгэхээр бид нар бол тэр үед одоо багаж материал тасалдахгүйгээр хүнийг бол эмчлээд нааш зааш нь өөр олон эмнэлгүүд рүү явуулахгүй энэ төр хийдэг байсан. Тэгэхэд одоо бол жилдээ нэг сар гаруй хугацаанд материал тасрал шүү. Тин чинь нэг эрүүл мэндийн даатгалаас нэг энэ санхүүжилт нь орж ирээд буцаад энэ багаж материалыг оруулж ирдэг компанид төлөх үүрэн байхгүй. Эмнэлэгт мөнгө нь орж ирэхгүй. Даатгалын системээс мөнгө орохгүй болохоор нөгөөт нь байхгүй. Тэгэхээр багаж материал нь доголдоод энэ хугацаанд бол хүмүүс одоо материал алга гэж хүлээж ягаад одоо бие нэмуудах доошоо одоо өөр одоо эмнэлэг рүү явах, хувийн эмнэлгүүдэд очих. Үгүй бол бүр одоо хүлээж ягаад нөгөөт хүн чинь бурхан болох хүртэл тохиолдол байна шүү. Тэгэхээр одоо энэ бол жилд одоо бүр ийм одоо систем бол сүүлийн үед бүр мэдрэгч жилд бол одоо 2-3 удаа материал нь тасарна. Тэгэл бид нар хоорондоо танаа эмнэлэгт юм байна уу, манай эмнэлэгт юм байна уу, ийм яралтай хүн ирчлээ гэж хоорондоо шилжүүлээл бүр аргаа барахад одоо хувийн эмнэлэг рүү өвчтнүүд нь хүртлөөр очиж илгэдэг шүү дээ. Тэгэхээр чинь өдөрт дунджаар ер нь хэдэн хүн хаалгаанд ордог төрлийн мэс засал. Өдөрт манай эмнэлэг дээр чинь бол төрхний тэтгэн судасны нагалгаа бол дундчаар өрөөс хамгийн доотлол нь 15. Доотлол нь 15 гэж чинь 7 хоног тасалдахад одоо материал тасалдахад чинь л энд 40-50 хүний амь насны асуудал. Тийм. Тэгэхээр энэ чинь үнэлэхийн тулд л одоо бид нар чинь одоо энийг зөвхөн манай эмнэлэг одоо дангаараа одоо 13 он хүртэл дангаар хийсэн шүү дээ. 13 жил. Энэ жилийн байдлаар ихчил одоо 1-р эмнэлэг 2-р манайхан бүгд материал тасарч байгаа л одоо даатгалаас мөнгө орж ирэхгүй болохоор тэгээд бие биелүүгээ танаад байна уу, манаад байна уу гэл тэгээд байхгүй тохиолдолд одоо нөгөө өвчтөн арга гэрийн чинь одоо хувь эмнэлэг бараадахаас хөрөх. Тэгэхээр энэ эмнэлэгтэй шалгаатай дараа эмчлүүлэх хүмүүстэй шалгаатай систем байна. Тийм. Тэгэхээр энэ бол 100% төлбөр одоо эрүүл мэндийн даатгалаас төлнө гэдэг чинь үнэхээр бас улсын одоо төсөв сан хөмрөг өвчтний арга гэрийн байдалтай сайн байлаач энэ дараагийн одоо ганц нэг хүн эмчлэл зогсох чинь нийт масаараа эмчлэгдэж байгаа ийм эмчилгээ төрх улсны өвчин маш их байна. Сүүлийн жилүүдэд ихсэж байна. Тэгээд одоо хүүсийн ялгаа арилж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо бус дараа эмчлэх улсууд материалгүй болохоор ч одоо яах юм?
Тэгэхээр таны шийдэл ямар саналтай байдаг вэ? Та энэ миний санал бодол бол үнэхээр энэ их өндөр өртөгтэй төлөвлөлт үйлчлэгээ эмчилгээг үнэхээр одоо эхлээд улсын эмнэлгийг бэхжүүлэх хэрэгтэй. Улсын эмнэлгүүдэд одоо энэ бүх юмар нь хангалтын нөгөөд бүх улсын эмнэлгүүдэд шатахжуулаад бүх улсын эмнэлгүүд нь одоо жиг түвшинд хийдэг болоход энэ улсын эмнэлгийн ачааллыг бус эмнэлгээс манай эмнэлэг одоо 5 дахин илүү авдаг шүү. Энийг ердөөсөө яг анхны системээр 75-25% болох нь хамаагүй дээр зүйтэй. 25% нь өөрөө эмчлүүлэх төлнө. 75% нь эрүүл мэндийн даатгалаас төлнө. Тэгэхээр даатгалын санд энэ өндөр өртөгтөөс сурах одоо материал багж нэг хүн одоо хүлээгдэлгүй дараагийн хүнд баг тасарсан байна гэхгүй ингээд хэрэгээр чин даатгалаасаа буцаж мөнгөө эмнэлэг өөрөө тэр мөнгөөр чин багж материалаа захиалаад компаниуд нь таслахгүй юм оруулаад ирэхэд өвчтөнд чирэгдэлгүй болно. Дээр нь хүмүүс нь бол одоо энэ үнэхээр гадагшаа хувийн эмнэлэг энэ тэрийг жоохоо болно. Хувийн эмнэлгүүд ч одоо яг нэг нүгүү хэлэхэд бол даатгалын системээр нь ажиллаж байна. Авчин мөнгө төлөвлөргүй хийлээ гэж хэлчихэд өвчтнөөс бол ялгаагүй бол нэг 3 сая 4 сая төгрөг авч байгаа шүү дээ. Тэр чинь тэгэхээр тэр чинь өмнөх 25 систем 25%-тэй ялгаагүй болчихж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чинь тэгээд одоо улсын эмнэлгээр одоо үн төлөвлөргүй эрүүл мэндийн даатгалаасаа хувийн эмнэлэг үнэхээр төлөвлөргүй эмчилнэ гэж оруулж авчгаад тэгээд хүчнээс гарахтаа би хэдэн сая төгрөг төллөө тэр эмнэлэгт хэдэн сая төгрөг төллөө гэд 1-2 эслэн тэсээ шалтгаалт юм байна. Дээдл нь 24 сая төгрөг хүртэл төлсөн хувийн эмнэлэгт эмчлүүлсэн өвчтөнд манай дээр ирэл тэрийг одоо бас өвдлөөгөл ирдэг шүү дээ. Тэгэхээр чинь энэ чинь ердөөсөө тэрийг бол үнэхээр одоо ийм системээр улсынхаа эмнэлгийн юм таслах шингэх ёстой. Тэгээд нэгдүгээрт бол ингэж бодоод хоёрдугаарт би бодохдоо энэ одоо яг л миний хувийн бодол буруу зүгийг нь улсууд тунгаан үз, дүгнэн үз. Улсын эмнэлэгт ийм сайхан эмчилгээнүүдийг нэвтрүүлээд бүх эмнэлгүүд нь одоо энийг хийгээд улсын 5 эмнэлгээ хооронд нь чадахжуулаад өөрчлөлтүүлээд явж байгаа хувийн эмнэлэгт энийг бол эмчлүүлээд энийг хийх одоо хувийн эмнэлэгтэр нь хийх хэрэг өх анханасаа буруу гэж боддог. Одоо манай Монголд нөгөө эмчилгээгүй гинэ, оншилж эмчилж чадахгүй гинэ гэд гадагшаа явж эмчлүүлдэг маш их урсгал байдаг олон хүмүүс байдаг. Санхүүгээр туйлдуулж байгаа тий энийг бид нэр өөрсдөө төлж чадахгүй хандив айнууд байнга өрнөжл энийг одоо амьсаа аврах ийм тэмцэл өрнөж байна. Энийг одоо энэ урсгалыг багасгахын тулд энэ эрүүл мэндийн даатгалын систем тэгээд эмнэлгийн санхүүжилтийн систем дээр юу өөрчлөх хэрэгтэй байна вэ? Хувь тэнцвэрлэл өвчтөнд төлдөг болвол өвчтөн ч өөрөө хариуцлага хүлээн ухамсар суун хорт зуршил нь багасна би бас миний мөнгнөөс бас гарч ийн шүү гэдэг сэтгүүтэй энэ чинь бас өөрөө хичээн шүү. Тэгээд дээр нь энэ дээр чинь бол бас одоо энэ эмчилгээнээс гадна энэ одоо энэ судсан дотор чинь бид бол шинэ технологи олныг нэвтрүүлсэн энийг цаашдаа бол одоо бүр улам лавшруулад зүрхний одоо хавхлагыг хүртэл одоо энэ судсан дотор хүнслийн аргаараа эмчилж солидог нээлтийн мэслэлээр хүний зүрх онгоолгож эмчлэхгүйгээр хавхлагын солидог ийм төвшин дэлхийн нийт төрсөн шүү. Бид одоо бас энэний араас бас явж байгаа. Манайх энэ эмнэлгийн санхүүжилтийн системийг өөрчилснөөр гадагшаа явж эмчлүүлж чамаг мөнгө бараад байгаа энэ урсгалыг багасгах өөрчлөх боломжтой юу? Тийм эн чинь харин манайх энд одоо ийм олон эмчилгээнүүд хийдэг болсноор одоо энүүгээр гадагшаа явах байсан шүү. Гадагшаа явж энэ гол судасны нөгөө 130-150 сая төгрөгийн эмчилгээ хийдэг нь болсон. Нөгөө зүрхний шигдэсэн эмчилгээгээд одоо инфаркт боллоогээд гадагшаа явдгаа болсон. Тэр чинь үнэхээр одоо улстай бол мөнгө төгрөг нь маш их асар хэмжээгээр хэмнэгдэж үлдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ санхүүжилтийн системд бол энийг үнэхээр эрүүл мэндийн даатгал нь одоо хүч хөрөхгүй даахгүй байгаа тохиолдолд бол яг энэ 25% гэдэг рүү л оруулж ядахтаа 25 байг гэхэд 20% төлдөг байсан ч бол. Тийм бол ер нь цааш дэмчилгээ өөдөө энийг өөр төвшөнд хөгжүүлэх хэд хүртэл одоо маш их хэрэг болно да. Тэгэхээр энэ даатгал санхүүжилтийн систем дээр бол би энийг бол бас ер нь олон газар нэлээ ярьсан. Тэгээд одоо үнэхээр миний хүч хөрөхгүй юм билээ. Мис заслын эмч хүн зөвхөн мис заслаа хийгээд байхаас гадна тэр салбарт саяны ярьсан жишээнээс ахуулаад те олон шинжилтүүдийг хэрэгтэй санаануудыг тэгээд эмчилгээний шинэ арга барилуудыг ингэж суулгаж нэвтрүүлж өөрийнхөө хувь нэмрийг та
оруулж ирсэн байж таараа. Биднэрт одоо энгийнээр тайлбарлахаар таны ангаахын салбарт оруулсан тийм шин санаачлалууд юу гэдэг вэ? Байна. Бид одоо яг энэ зүрх тархины судсан дотор хүмслийн эмчилгээгээр бол бид нар одоо энийг энэ гадаадын технологиудыг Монголын нөхцөлд нэвтрүүлээд энийг одоо энэ технологиудыг Монголын нэвтрүүлээ Монгол хүнд одоо аль нь зохимжтой байна. Илүү ямар аргаар өөрчилж хийх нь зүйтэй вэ гэдгийг нэвтрүүлсэн шинэ бүтээл оноотой санал патентын гэрчлэгээ бол манай энэ салбарт бол 13 байгаа шүү дээ. Бидний чинь бол онороо жагсаагаад авсан. Тэгээ одоо тэгээд дээр нь бол энэ зориулсан өдрөмжүүд гэж байдаг. Эдрийг өөрчилдөг. Тэгээд дээр нь энийг яг хийх технологиг мөрддөг одоо яг стандарт гэж байдаг. Тэгэхээр чи энд бүгдийг чинь одоо яг зүрхний мэслийн энэ тархины мэслийн одоо стандарттай адилхан судсан дотор хүмслийн эмчилгээний ийм стандартыг бид нар 9-ийг боловсруулсан. Тэгээд энүүгээр бас манайханд бол докторийн зэрэг хамгаалсан энэ манай шавнар байна. Бид нар одоо бас өөрсдөө энүүгээр олон шав бэлдэж цаашдаа бас одоо энэ технологиг улам нарийн болгох ийм юм хийж манайхан яг гадны эмнэлгүүд дээр туршлага солилцоод очиж ажиллах, суралцах тийм боломж гадаад харилцаа маш их байдаг. Нэг үеийг бодвол энэ ч одоо 90 оноос хойш одоо нээлттэй сайхан одоо хаашаал бол хаашаа яваад юм сурж болно. Өөрөө мөгөөдлөж явж болно. Улсаас төлөөд явж болно. Ийм одоо зам нээлттэй. Ингээд сураад ирэхийн тулд гаднад очиж сурлаа гэхэд үнэхээр одоо гадны эмнэлгүүд энэ яг биечлэн тааж өөрийн хүний одоо тийм хүнд хэцүү ажил хийж чи угаа гэд тэр хүнээр хийлэхгүй шүү дээ. Тэгэхээр хажууд нь сайн л бол хажууд нь одоо 2 дугаар асент 3 дугаар асент тэр зогсуулаад одоо нөгөөдхий чинь яг харна. Нүдэрээ одоо биечлэн ингээд байн харна. Тэгэл эн чинь одоо 1000 удаа сонссноос 1 удаа хар гэдэг чинь тэр хүнд бас сургалт. Тэгээд тэр чинь одоо ийм нарийн ажил хийж одоо гадаадын чинь яг одоо сурж яваа хүнээр гардан үйлдэл хийлэхгүй шүү дээ тэр бол. Тэгэхээр үнэхээр одоо сурж байгаа хүн одоо солонгосын эмчнэр бол хөрхий хийлэгдэн. Францын эмчнэр манай одоо шавнар одоо Франц 6 сараар сурж явах хугацаанд бол өөртөө яг хийж исэн. Тэгэхээр энэ гадаадд яв сурлаа гэд сайн хараад дадлаг суугаад ирнэ үхээс яг одоо бид хийгээд ирлээ гэсэн хүн бол үнэхээр байхгүй. Одооч байхгүй. Тэгэхээр энэ чинь өрдөөсөө явж юм харж нүд тайлна гэж Монголын ярьсан яриа чинь үнэхээр дээр үгүй юм билээ шүү дээ. Та жишээлх юм бол гадаадд суралцаж туршлага судалж байхад яг л саяны арга барилаар яг л сая арга барилаар эндээ бол би өөрөө яг өөрөө бие дагаад хийдэг гэсэн учраас юмны цагтай. Тэгэл юмны цагтай болсон хойно очиод юмд нь оролцоод байхаар энэ чаддсан байх, энэ гайгүй мэддгийм байх гэдээ юмаа хийлгээд эхэлдэг. Өөрөө юу ч мэдэхгүй очичхоор тэгэл шууд одоо сургуулийн тангимаас гарчаад би курс хийгээл одоо ингэж явчихна гэж явуул яг ч болохгүй шүү. Та зөвлөх ахмад эмчийн хувьар тэгээд бас олон шавнартай хүний хувьар шавнартай болон залуу эмч нартай яг юу захиж ямар арга барилаар одоо тэднэрт зааж сургадаг вэ? Би ердөөсөө нэгдүгээрт нь бол яг өөрсдийнх нь хийж байгаа юм дээр бодит байдал дээр нь энэ юм байна, тэр тийм байна, энийг ингэмээр байна, чиний бодол юу байна гэж яг тэр хүний зургаа хараад яах вэ гэж ярилцсан. Эхлээд өөртөөс нь асуун тэгээд миний бодлоор бол арай ингэмээр юм байна, тэгмээр байна гэж маш их санал солилцсон. Санал солилцож жагаад тэгээд одоо хүнд хэцүү үнэхээр хүндрэлтэй айгүй хүнд хэцүү байвал өөрөө угаал. Бусд үед бол одоо нөгөөдүүлээ гайгүй шиг үед бол өөртөө нь аль болох л хийлэгжээ дадлагж болно шүү дээ. Тэгээд одоо төгсөөд хийчлээгээ 5-6 жил болсон, 7-8 жил болсон шавнар маань бидний одоо хийчлээгээд би одоо ийм олон жил боллоо гэдээ бас одоо юм болгоныг чадахгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ шавьяасаа суралцсан, өөртөөс нь одоо сургана. Ингээд ийм харилцан үүдэн дээрээс л энэ хүний чинь одоо аль болох сайн төгс хийх ийм боломжуудыг судалж ажилладаг.
Энэ эмчилгэд бол мэдлэг туршлагаас гадна хүн гэдэг байх зарчим хамгийн чухал. Энэ чинь бол манай өвчтөн чинь миний хамаатан садам манай ар гэршүүл гэж бодож явах хэрэгтэй шин. Түүнээс одоо үнэхээр болохгүй хүчрэхгүй дийлдэхгүй юм гэж байна ш. Тэгвэл одоо яа харахгүй юм боллоо тийм боллоо гэдэг нэр ар гэр улсууд чинь ойлгодог ш. Мэддэг ш. Тэр чинь үнэхээр зүгээр л одоо нэг энэ ард түмэн чинь зарим нь одоо бас ингээд зүрхний тэтэн судсан доторх энэ хаалгаа эмчилгээ инфарктыг өргөс зүү авахтай адилхан боддог болсон. Энэ чинь хүний зүрх шүү гэж бодох хэрэгтэй ш. Зүрхэнд нь юм тавьсан шүү гэж бодох. Тэгтэл одоо нөгөө хүн чинь тэгээд дараагаар нөгөө дэглэмээ сахгүй ингэж явж байгаа шууд бүгдлэрэл ирэх чинь дахиад тэр сайхан юм чинь дороо алах болсон шин. Тэгэхээр чинь энийг одоо нөгөө бид нар одоо бас их сайн нэвтрүүлж хийдэг болсны шинж байхгүй тийм ээ. Дээр үчи айгаал өстой сүйд болол баг одоо 10-20 хүн ирээ шаваад хаалгаанд ордог гэсэн чинь одоо бол заримдаа ганцхан хүн 1-2 хүн дагаад ирнэ. Энэ чинь үхэлсглийн зааг дээр хийгдэх ажил шин. Тэгээ заримдаа бүр тэр байтхаа бүр энэ манай найз гэд дагуулад ирнэ. Үгүй тантай харьцахгүй. Таны ойр дотны ар гэрийн хүн байх ёстой шүү гэж хэлээд өвчтнүүдээр тэр өдрийн хаалгаа оруулахгүй буцаана. Тэр чи одоо үнэхээр өргөс сахам мэт юм бодож шít. Тэгэхээр үнэхээр энэ технологиг бид нар маш сайн нэвтрүүлсний жишээ байгаа ч гэдэг. Энгийн жишээ шít. Анагаахын салбар бол технологийн шинжилэл, инновацийн хөгжилтэй ингээд яг давхар хамт хөгжөөд явдаг тийм салбар. Яг дэлхийдээ хамт ингээл энэ хөгжлөөс хоцрохгүй явахын тулд та ер нь мэдээлэл энэ анагаахын нийтлэл юмнуудыг яаж авч яаж өөрийгөө одоо давхар хөгжүүлж явдаг вэ? Энэ дээр чинь одоо шинээр одоо мэсэлт хэрэгэлдэг багаж технологи хүртэл өөрсдөө санаачилж хийж шít. Одоо сүүлүүд манай 3 дугаар эмнэлгийн одоо ерөнхий эмчлийн одоо эмч нар академич баасан жив. Тэгээд дээр нь одоо энэ төрийн шагналт лочин эмч, дээр нь төрийн шагналт алтан гэрэл эмч, зүрхний дээр нь энд баяраа багш анагаахны сургуулийн багш байсан мэслийн. Эдгээр чинь бол одоо энэ одоо ерөнхий мэслийн одоо нойр хүчирхааны хаалгаанд хэрэгэлдэг, одоо гидсний хаалгаанд хэрэгэлдэг багажуудыг хүртэл шинээр нэвтрүүлж хийгээд тэрнийхээ төлөө бид нар одоо шинэ технологи, шинэ багаж нэвтрүүлсэн гэдэг төрийн шагнал авсан шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан одоо манай энэ зүрхний мэсэлд бас нэвтэрсэн зөндөө олон шинэ технологи чинь судын доторх мэсэл шүү дээ. Тэгэхээр энэ технологи чинь бид нар бол хэдий гадаадаас хийгээд явж байгаа энэ Европын технологичсан Монгол хүн дээр онцлог байдлуудыг харж нэвтрүүлсний хүчин дээр л ийм олон одоо шинэ патент технологиудыг нэвтрүүлсэн гэж байгаа шүү. Энэ дээр тэгэхээр энэ чинь яг одоо зүрхний гадаадынхан бол одоо 60 минутын дотор шигдээс аваад эмчилнэ. Тэгэхэд Монголд бол дээр үед бид нарыг анх 2000 эхэлж хахад 2 цагаас 6 цагийн дотор ирж чадчихвэл их нь одоо цаг хугацаа алдаад тэрийд ирдэг. Тэгэхэд одоо зүрхний болчоо 2 цагийн дотор өгч чинь. Тэгэхэд одоо бол бид нэр 2 цаг байтхаа тэгэл одоо ховдод байгаа хүн чинь тэгэл одоо нааш ирэх шаардлага ховдтой биш. Энэ чинь нэвтрүүлсэн шинэ одоо инновац шинэ технологиг орон нутгад нэвтрүүлсэн ажил мөн биз дээ. Тэ? Та 10 жилийн дараах Монгол хүний энэ эрүүл мэндийн байдлыг ямар байгаасай гэсэн ийм хүлээлттэй хүсэлтэй байдаг вэ? Одоо альва хөгжил дэвшил байн урагш яадаг. Тэгэхээр энэ анагаах ухааны уламжил мөн адилхан одоо дэвшил хөгжил урагшаал явж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсууд бол энэс цаашдаа бол одоо энэ зүрх судасны өвчин бол доор хаяхад одоо энэ бүх талаар одоо эмнэлгийн байгууллага хов хүн өөртөө хичээгээд ингээд дэвшээд явах юм бол Монгол хүн ирүүлжих цаг удахгүй ирнэ гэж бодож байна. Угаасаа энийг ирүүлжүүлэхийн төлөө Монгол эрүүл Монгол хүн гэдэг хөтөлбөр явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний чинь нэг хэсэг нь бол одоо манай энэ бидний хөдөө явуулаад үзүүлээд байгаа энэ ажил. Тэгэхээр тун удахгүй одоо эрүүл Монгол хүн бүгдөө эрүүл амьдрах болтугай гэж хүсэн өрөөж байна. Баярлалаа танд. Танд бас эрүүлэнхийг хүсэн өрөөё. Та бүгдийн ажилд, та бүгдийн одоо эрүүл мэндэд одоо үргэлж гэгээлэг, оюунлаг, эрүүл сайхан саруул амьдрах болтугай гэж хүсэн өрөөё. Маш их баярлалаа танд. Зондойн лавг сурам. Монгол улсын гавьяат эмч, доктор, профессор.
ангел хавга гэх олонний сойрхлыг бүрдсэн хүн. Хүний амь эрхтэн болсон зүрхний тэдэм судасны оншилгоо, эмчилгээ, мэс засал хийдэг энэ ажлынхаа мэргэжлийн нэршлэр авгалжээ.